Good Price Market. Hello. Hello. Англи хэлний цагаан толгойг амархан сурах арга бол бий. Аав ээжүүдэд туслах англи хэлний багш бол бий. Хүүхэд багчуудын хайртай хөвгчлөлтөө ном бол бий. Хамгийн гоё зураг, жишээтэй ярьдаг ном бол бий. Airplane. White. Цагаан. Англи хэлний цагаан толгой намайг 45 41 утсаар үнэгүй хүргэнэ. Яг одоо захиалаарай. Монгол зоог төслийн шин дугаар Архангай аймгийн Их Тамир сумаас үргэлжлэн хурж байна. Бид очсон нутаг бүртээ байгаль, түүхийн үзэсгэлэнт газрууд, хүн зооны аж амьдрал, хоол ундны баялаг өв соёлыг дүрсжүүлэн авч та бүхэндээ уламжлахыг зорж байгаа билээ. Нутаг нутгийн эдээ ундааг шанжиж, ховор сонин хүний биед шимтжээлтэй, мартагдж өгөө болох магадлалтай зоог эдээ тэргүүднийг сонгон хүргэх нь бидний үүрэг. Ингээд сүүн банш хэмээх хүндэтгэлийн зоогийн тухай хүргэхийн өмнө зочин гීчнээ хүндлэн нэрлэх Монгол ёсны тухай товчхон дуурдавал. Зориуд дурсан хүнийг зочин. Заавал айлчлалаас зохих хүнийг хүндэт хүн. Ах дүүсийг гийчин, гэнэт таарч хоноглосон хүнийг хонц, зориуд дэрж золгууд хийсэн хүнийг айлчин гэж нэрлэнэ. Гэхдээ альч байдлаар ирсэн хүнийг байгаагаараа дайлж цайлах нь найрсаг зочломтгой Монгол зангийн илрэл юм. Гаднаас ирсэн хүнд юун төрөнд цай барина. Цайг гэрийн эзэгтэй эсвэл хүүхэд аягалж өгдөг. Цай чанах зочинд барихтай холбоотой олон дэг ёс, цээр ёсон бий. Тэдгээрээс дурдвал цай аяглах, хүнд өгөхдөө хурууны өндгийг аягны амсар дагуулan баривал ял зэмд унан химэн цээрлэнэ. Эмтэрхий аяганд цай барих нь тухайн хүнийг ээлтэд оромжилсан хэрэг гэж цээрлэнэ. Цайны шавхраг үүдээр цацвал амны хишиг үүдээр цацагдана химэн цээрлэж заавал гадагшаа гарч асгана. Мөн айлд ороод гэрийн эзний барьсан цаг амсалгүйгээр ширээнд тавихыг чөтгөр төрүүлж амсан хэмээн цээрлэх ёсон бий. Би Архангай аймгийн Тамирын захиур компани захиур рестораны ахлагтайгооч мөнгөрл гэдэг хүн байна. Ер нь ямар хоол хий гэж байна. Бид нар одоо хүмүүс өнөөдөр ийм олгийг үл дээ тий. Өнөөдрөөс бид нар энэ манай ах их нартайгаа ярьж байгаа. Сайхан танилцуулах. Эхнээс нь танилцуулах. Би бас танилцуулах. Сүүн баяшгаад төв алахын одоо энэ хүндэтгэлийн зоог л доо. Цай тийм үү? Баяжтай цай биш ээ. Сүүн баяш байхгүй. Сүүгэр. Яг баяжтай янз бүрийн төрөл олон төрөл байхгүй. Энд дээр сүүгэр хийдэг. Сайхан хөөрүүлээд ингээ буцаа дээрээс нь баяж хийж байгаа юм биш үү? Энэ нь уламжилж ирсэн хоол. Төв алахын одоо энэ эдэний
тансаг хоолндоо орно. Дээдсүүд нь хүрчээд ийм хоол байхгүй сүүн баяш гэдэг чинь. Тэр дээр чинь жоохон юу яан шардас хаяч чинь. Тэ малын экологийн цэвэр. Тэ цэвэр бүтээгдэхүүн байхгүй тий. Тэ. Сүүг одоо ер нь манай монголчууд өргөн хэрэглээнд оруулъя. Тий. Янз бүрийн газ тамаастай нэг ясны сэргийлэх гэдэг чинь одоо мондор явж байгаа. Гэмтгээс зүгээр явгнаас үргэлж жаргал гэж шүү дээ. Хугараад унтж шүү дээ. Тэгэхээр монголчууд сүүгээс тагаа энэ чинь кальц үүдэг. Орой монголчууд тэр кальц шүү дээ. Энэ одоо сүүн баяш гэдэг. Сүүн баяш. За. Нэрийг олж шүү дээ. Сүүн баяшны орсны арилга бол хингэн шүү дээ. Манай монголчууд ч за сайхан хоньны мах байна. Одоо энэ улаан сонгон байна шүү дээ. Энэ уулнаасаа түүгээд ирж байгаа улаан сонгон. Гонд байна. Энэ натур бас голынхоо эргээс гол төвч шүү дээ. За тэр гон дээр тийм амтлагаа энэ тэр янз бүрийн экологи ямар юм баг вэ? Бүтээгдэхүүн. Яг л одоо мах тий. Сүүл хийсэн үү? Сүүлтэй. Оо ингэ сайхан хэрчсэн. Хоньны гуй байгаа. Гуйны цол мах. Гондоо. За энэ гонд хийжлээ. Энэ адар төхрөө хийх үү? Наадах чинь жижигч чинь дээ. За мах гонд. За давс. Тий. Давс одоо хэдэн грамм орох гэхээс илүү тэр монголчууд ч багцаагаар дууч штэ. Дээр үуч ямар 5 г 10 г гэж туужсан биш. Тийм ээ. Ер нь манай энэ хүү асгахын жоохон давстай идэггүй. Ер нь давсгах шүү. Одоо таван технологиг харж штэ ингээд аа. Ванш ер нь жижигхэн байх нь гоёо нэг дунд зэрэг бүр том давмар ч юм уу юм. Дунд зэрэг л багт. Тэгээ ванш чимхтэй олон янз иргэл байна. Янз. Одоо энэ эгч нар янз янзын чимхэлтэй гаргаж ирэх байлгүй. Тийм ээ. Энэ ер нь ахлах тоогоо ч тусдаа үр байгаа юм байна. Цэцгэнтэй гээгүй яваад байгаа штэ. За сүү маань хаавал сүү одоо хойно уу? Сүүг хөрөг. Сүүг авчих. Тий. Сүүгээ сайхан буцаад дээрээс нь баншаа гэж. Тий баншаа гэж. Хоол гэж нэрлэж штэ. Тэгээд баншаа гэдэг чинь хоолоо идэн битүү хоолоо ядаргаа тайлбар. Сүүг бол энэ бол нэг дээдсүүд нь хүрчээд байгаа зоог нөхгүй. Жаахан усыг яачаа. Огондоо ингэ чийчээ дээрээс нь жоохон ус ичдэг. Ус ичдэг. Нэг сүүч бас дотроо соёлгийн юм байдаг. Сүүч төлөгчдөг байхгүй араас нь. Энэ технологич хэрэгтэй байна. Сүү өрүүлэхэд яадаг вэ? Яг тэрэн шиг л байхгүй тий. За ингэ тоогоо тавиад халаад ирэх ус ичих юм шүү дээ. Баг зэрэг ус. Хоолны алгаар нэг ус игээл тэгэл сүү төлөгдөхгүй доороосоо төлөгдөхгүй. 2 литр сүү байхад болохгүй л үү те. Наа чи сарлагын сүү байгаа л үү те. За сарлагын сүү чи одоо тэгээ аминд мундаг бүхэлдэм юм байна шүү дээ. Сарлагын өрмийг харж гэнэ үү? Ийм зузаан байгаа шүү дээ. Тэгтэл сарлагын сүү нь бол яг оргороо бол тэгээд өтгөн гэж ихтэй юм шүү дээ. Тэгээ тэрий чи ууж идж байгаа энэ нутгийн ард түмэд чинь аргагүй шүү дээ. Үстэй л юу. Одоо энэ хакатанхаа хийчихэл сууж шүү дээ. Бүгчөө сууж шүү дээ. Энэ дээр сүүн дээрээ жоохон юу давс их үү? Давс харна. Энэ дээр нэг 2-3 гэрчим мах сүүл холдсон алаг. Тийм чулууж болно. Өөрсний нэг тий? Борц хийж болно. Өөрсдийнхөө шарт тус хийж болно. Дээр нь гарах төхөд ирэхээр шарт жоохон тусаадаг байхгүй. Нэрээ эн чинь мөөгө баяжуулна шүү дээ. Баяжуулж болно тий. Одоо яг үндсэн суурь байгаа юм байна тий. Үндсэн суурьны борц хийж болно. Тий. Дээрээс нь борц хийж болно. Хавиргаж болно. Захан мах хяраад хичээд хийч болно тий. Тий. Ерөнхийдөө Монгол ард түмэн халахчууд байна. Манай их тамирын хоолны их баялагтай ард түмэн хоол шүү дээ тий. Энэ чинь бол үйл идэж байгаа. Зун бол идэхгүй шүү дээ. Ийм хоол идэхгүй. Өвөл бол сайхан одоо энэ хөтний үлрэлд ийм хоол идчихэд нөгөө адуу мал юм мундаа явахд бол мал хаваа эргүүлээд ажиллаад даарахгүй шүү дээ. Тий. Өдөр чи халуун агта цайгаа дээрээс битүү хоол нь шүү дээ. Ингээд идэж байгаа юм чи. Бүх амтлагаа нь авцсан тий. Энэ их сайн. За баншлуудаа хийх үү? За тэгээ. За ингээд сүүл хийчүүлэх гоё. Ер нь аагам. Сүүл гэдэг чинь ерөнхийдөө хүмүүс бол бөөх гэж бодож байгаа. Энэ чинь жиг аминдаг. Тийм бүх юм чинь гэсэн байна. Холестерин гэж л одоо. Холестерин багтаа. Тэр нь одоо юу гэдэг нь тос багтаа гэдэг. Тослог багтаа. Тий, тослог багтаа. Тэгж орчуулгаа. Бид нар чинь нөгөө гадаадын хэллэг холестерин ихэр тий. Одоо юу амин тижээл. Тий. Амин дэмэр. Дүүрэн тийм сайхан акта. Сая чи манай Монголын эрдэмтэд нэг хоньны сүүл дээр юу яасан л жижигхэн юу их чи шардс энэ бол шардс. Бүр акта. Тий. За тэгээ яасан гинэ. Эрдэмтэд тэгээд эрдэмтэд судлаад хоньны сүүлийг одоо энэ манай монголчуудын бие зогтсон. Одоо өвөлдөө бид нар ч л
ичиж байгаа л хонь сүүл мөл ичстэй огтлол туу штэ. Шараад идэн. Тий. Тэгэхэд угаасаа хоньны сүүл монголчуудын эрүүл мэнд монголчуудын эрчүүдийн голчилж эрүүл мэнд их ашиг тустай юм байна. Тий. Наацхын элэг төсний асуудал бас хэцүү биш. Нааштай өрд нөлөө үзүүлсэн гэж шиг юм. Тийм судалгааг нь бодлоо. Ихэнхдээ болсон. Тийм. Өөрийн сүүлчүүд өөртөө дэлхийн брэнд болж байгаа юм. Тийм. Сүүлийг одоо идээд байхад бол асуудалгүй болж байгаа байхгүй. Хоньны сүүлийг холестерингүй, хүний биед сөрөг нөлөөгүй буюу хамгийн энгийнээр таргалуулахгүй гэдгээр нь бид сайн мэднэ. Гэвч өвөг дээдс маань хоньны сүүлийг зүгээрч нэг хоол ундандаа хэрэглэж нялх балчруудад хөхүүлдэг байсан нь тодорхой. Нялх хүүхдэд хоньны сүүл хөхүүлэх нь шим тэжээлтийн зэрэгцээ, кальциар нэм баялаг учраас сүүл хөхөж өссөн хүүхдийн яс шүд бат бөх болдог гэж үздэг байна. Мөн өвөл хаврын цагт хоньны сүүлийг хар цайнд хийж уух нь хоол адил шимтэй байдаг. Хоньны сүүлийг өөх биш эм хэмээн нэрлсэн нь сүүлний аж тус хэр өргөн цар хүрээтэйг товчхон элдэгсэн үг юм аа. Манайс нэг дөрвөн үлрэлттэй болохоор яг зундганы цагаа даа визгийг явчихна. Өөртөө жоохон махлуу болчихно. Тэр одоо чиний нээж байгаа хоол энэ бол хийгээд хүний эрүүл мэнд их тустай. Тий. Өглөө хүүхдүүдтэй өгöd нэг 7 маягтай сүү бутлаад өгчдөг л болоо гэж шүү дээ. Сүүн биш. Тий? Дом байдаг гэсэн. Хүүхдүүд байна өөрснөө чинь энэ бол сайхан бол. Чанартай. бид чинь цай биш одоо явчлаа. Цай биш. Сүүн баяш ихэр чинь баяш чи хааланд орчин. Сарлагын сүүн гэдэг тий. Аахтай болдог шүү дээ. Энд чи одоо нэг амьд юм уу бүгд хүчтэй болж юм шүү дээ тий. Загцлаа сайхан болж байгаа хгүй юм гээд. Тий. Одоо чинь 11 сарын 15 өдөр. Гасал хөөтөрсөн үехгүй. Одоо бид нэг ярьж байгаа яриадсан цаг гал шүү дээ. Энд гарч ирж тацаад байгаа юм шиг түүх шүү дээ. Өвөл ярьсан ярианд хөлдөөд хавар хин түндгүй шугуулдаад байна гэсэн тийм. Энэ зүгээр нарийн оногоо шүү. Хэдэн минут чанах ер нь баншаа болгоол гаргана шүү дээ. Болгоол гарна. Тийм буцалж байна. Энэ манай захиур рестораны нэрийн хоол байхгүй. Сүүн баншаад. Оо танаа брэнд. Манай брэнд хоол. Захиур рестораны. Одоо гаргаж болчихж байгаа юу? Тий. Манай сүүн баншаад өөрөө аяглаа. хоол. Ангартай аяглаа. Эй. Энэ зүгээр ангараа шинэ Хэрэглээ. Сарлагын сүүг ундаг шүү. янз Өчгөн байгаад. Өчгөн байгаад. Ах, ерөнхийдөө ингээд нар буугаад одоо ч цаг. За ингээд 77 баяжтай ичээ. Ямар вэ? Янз юм. Сүйтэй байна ш. Аны чи цайхгүй хоол гэж нэр. Тий, хоол юм. Тийм чинь ерөөсөө хоол цай. Баяжтай цай биш. Сүүн баяж болохоор тэгээд энэ амхан янз юм аа сүү хөдөж үнэхээр сайн. Тэр дундаа сарлагын сүү бол янз юм гоё. их хөтгөн байгааз. Тэгээд дээрээс нь шарц сайцсан. Сүүл хайцсан. Малчны хотонд зочилж сарлагын сүүгээр хийсэн сүүн баншаар дайлуулад бид Тамирын голын сав газар руу хүлгийн жолоогоо заллаа. Сумын төвөөс 4 км-ийн зайд хойд Тамирын урд хөвөний тэгшгэн зүлгэн дунд эгэл хүний гараар бүтээсэн хөшөө дурсгал мэд сүндэрлэх тайхар чулуу холоороос зорчин яваа хэн бүхний анхаарлыг татсаар байдаг билээ. Югнайдер таймтын Монгол зог сурал баримт киноны уран бүтээлчд. Чулуун засгийн үеэс ахуулаад төргийн үед дурсгал болсон Аранга аймгийн Бахархал их Тамир сумын
бахархал тайгэр чулуун дээрээс буюу тарих чулуун дээрээс манай баримт кино үргэлжилж байна. Гений өөрчлөлтгүй сеста бүтээгдэхүүн нь бета-каротин эрдэс бодис аминдим агуулсан тул таныг зүрх судасны эмгээс сэргийлж түнчлэн хорт хавдраас хамгаалах ач холбогдолтой. Сеста наран цэцгийн тусыг сонгон хэрэглэхийг танд зөвлөж байна. Сеста эрүүл зөв хооллолтын үндэс. Сүүлийн үед сеста тосыг эрдэмтэд болоод эмчнэр хамгийн сайн тос гэж тогтоогод байгаа шүү дээ. Ер нь үнэхээр сеста тос бол АЕ витамин агуулсан, холестерингөө, бета-каротин агуулсан хамгийн сайн тос гэдэгт их хөвтэй итгэлтэй байдаг. Та гоё тос юм аа. Уушлаа. Энэ тос их гоё бүсгүй юм. Юу яриад байна? Уушлаа. Сеста эрүүл зөв хооллолтын үндэс. Гений өөрчлөлтгүй сеста бүтээгдэхүүн нь бета-каротин эрдэс бодис аминдим агуулсан тул таныг зүрх судасны эмгээс сэргийлж түнчлэн хорт хавдраас хамгаалах ач холбогдолтой. Сеста наран цэцгийн тусыг сонгон хэрэглэхийг танд зөвлөж байна. Сеста эрүүл зөв хооллолтын үндэс. Хэдэн мянганы гэлээсэн ч баларч үгүй болоогүй түүхийн нандин дурсгал бол хөшөө хад чулуун дурсгал юм. Өндөрлөгтний түүхийг хад чулуунаас толдохын учир үүнийг чулуун номын сан хэмээн нэрлэдэг бизээ. Биднээс үл хамааран 100-ны гэлээх бичиг соёлын дурсгалыг эх орныхоо өнцөг болон бүрээс харж болох нь бас нэгэн бахархал. Хүн чулуу, буган хөшөө, хад чулуу, агуйн хананд мөнхөрсөн бичээсийг судлах нь түүх археологийн шинжлэх ухаанд тулах зэг болдог байна. Эх нутгийн минь хөрс шороонд сүндэрлэх нэгэн чулуун номын түүхийг хамтдаа судлая. Тайхар чулуун Архангай аймгийн Эх Тамир сумын нутагт Тамирын голын хөвөнд орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохоо юм. Тэгш тал дээр хаа нэгтгээс авчраад тавьсан мэт энийгц хатан цохоо нь байгалийн өвөрмөц тогтцоогоор барахгүй түүхийн олон цаг үе бичиг соёлыг өөртөө шингэн сүндэрлэж буй өвөрмөц дурсгал юм. Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог шинжлэх ухааны тайлбарууд байдаг. Тайхар чулуун газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь гүн эрэхтэй. Харалдаа ард нь тайхар чулуу руу харсан хадан хясаа бүхий нам хавтар уултай бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээний ус урсдаг. Арын уул нь тайхар чулуу хүртэл урагшаа үргэлжилсэн байрлалтай байсан. Гэвч он цагийн аясаар уул элэгдэж, ус ширгэж өгөө болох үед уулнаас үлдсэн хэсэгхэн чулуу нь өнөөдрийн тайхар чулуу хэмээх байгалийн үзэгсэлд нэгэн бүтээл болон үлджээ. Уулус газар нутаг бүртээ домог хууч яриа бий болгож ам дамжин өвлүүлэн үлдээдэг нь ч ард түмний минь давтагдашгүй нэгэн соёл билээ. Тайхар чулуу анх буй болсон домгоос өгүүлвэл эрт цагт газар доороос авраг могоо гарч нутгийн ард иргэдэд аюул учруулахад бүх бэлэгт хэмээх хосгүй хүчтэй нэгэн залуу булган уулын хаднаас нэгийг буталж үүрээд могоон толгойг дарсан гэдэг. Могой толгойг нь дарсан чулуун доороос сугарч гарах гэтэл бүх бэлэгт өөрийн ном сумаа тавьсанд могой бүрмөсөн дарагдсан домогтой. Өндөр газраас харвал тайхар чулууны орой дээр ном сум харагддаг гэж хэлцэх юм чи бий. Энэ домог ярианд зөвхөн тайхар чулуугч бус ойр орчмын уул усыг ч мөн хамруулсан байдаг. Бүх бэлэгт могойг дарахаар явж байхдаа замдаа сууж амарсан гэгдэх оройн дөрвөлжин уулыг алтан сандал хэмээн нэрийдэнэ. Мөн газар тулан босохдоо шүү шаа хэмээн уулга алдсан тул тэр газрыг шүүшаа тал,
Тайхар чулууны ойролцоо байх 5 хэсэг уулыг газар тулсан гарынх нь мөрөөр үүссэн гэж 5 тэг хэмээн нэрийддэг байна. Мөн могоо сүүлээрээ ороолгож хамаг зүйл сүйтгэхэд байсан тул бүх бэлэгт нэгэн уулын ороог аваачиж сүүлэн дээр нь тавьсанд могоон аюул дуусч ард иргэд өвхөл мөхлийн аюулаас аврагджээ. Тэрхүү жижиг уулын оройн Тайхар чулуунаас 5 км зайд орших сүүл толгой нэртэй уул юм. Арван 9-р зууны сүүлчээс түүхч археологчид Тайхар чулууны бичгийг судлан 7-оос 9-р зууны үед хамаарах бичгийн дурсгалууд хадгалагдаж байгааг тогтоожээ. Хэл бичгийн ухааны доктор профессор Бямбын ирэмчин, түүхийн ухааны дэдэрдэмтэн археологч Хорлоогийн Перле нарын судалгаагаар 20 гаруй хэлээр бичсэн 150 гаруй бичиг тэмдэглэл, ёроол магтаал, ураа лооцсон, бэлэгдэл үг, залбирал, мөн түүхэн хүний үйл явдалд хамаарагдах зүйл ихэвчлэн бичигдснээс гадна шинэ чулуун зэвсгийн үеийн улаан золсон сүг зурагч тэмдэглэгдэн үлдсэнийг баталжээ. Цаг хугацааг илэн бидний үеийг хүрсэн бичиг соёлын үнэт дурсгалуудад хайр найргүй хандж байгаагийн нэг жишээ нь Тайхар чулуу. Хэдэн зууныг илэн нар салхинд илэгдэж үгүй болоогүй түүхийн үнэт дурсгалууд маань бидний балгаар устж үгүй болох аюулд хүрээд байгааг энэ дур зургаас харж байгаа бизээ. Мянган жилийн тэртех төр улсуудын оршин тогтнож байсныг гэрчлэх бичгийн үнэт дурсгалууд бодлогогүй нэгний ухвар мөчөд үйлдэлээс болж баларч үгүй болсныг эдгээр дур зургаас харж болно. Түүх соёлын арвин баялаг дурсгалаараа дэлхийд гайхагддаг хэмээн цээжээ дэлддэгч тэр үнэт өвөө хайрлан хамгаалах, хадгалж үлдээх тал дээр бид учир дутагдaltaй байгаагаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй төрснийг гэрчлэх ганц жишээ гэхтэл энэ байна. Нэг иймэрхүү. За микрофон бич. Тэгээ тамина ерөнхийдөө нэг иймэрхүү байна дөө. Ингээд нэг сайхан байгалийн цогц дурсалт газраа монголчууд хайрлан хамгаалах ёстой. Ингээд ийм сайхан дурсалт газрууд иймэрхүү нэг хогоор ингээд бодлорлно гэдэг чинь муухай л да. Тэгээ Аранга аймгийн тарих чулуу байдаг. Дээр нь одоо та бүхэн хараараа ингээд ер нь та бүхэн мэдж байгаа хэрэг ингээд ардаад Баска, Баги, Темка, Ашека 1973 Орсоор ч ичсэн, Монголоор ч ичсэн байна. Энэ сайхан дурсгалт газраа одоо ингэж дээрээс нь одоо хүний хойд туншиж байгаа юм шиг нэрээ бичгээ болиё. Энэ бол түргэн үеэс ахвал уугаар Кядан, за ингээд Монгол, Манж, Төвд, Хятад энэ сайхан том хүндээ чинь том тулаанууд болж исэн юм дурсгалт газраа хайрлах ёстой. Энэ түүхэн газар авч үлдмээр байна. 6000-аас 3000 жилийн түүхтэй энэ дурсгалт газраа. Тэр л үеийн сүг зураг тэр үеийн бичээс нь үлдэхээс одоо орчин цагт бол хэд болиё. Байгалийн хайрлаа. Онгон дагч нар нь байлга энэ зорилгыг одоо бид үргэлжлүүлж явж байгаа шүү. Эрт галавын үеийн боржин чулуун тогтоц бүхий Тайхар чулууны эргэн тойрныг сурвалжлахад сайнаасаа саарн давмгаалж байгаа нь тун харамсалтай байна. Түүхийн үнэт өв соёлоо хайрлан хамгаалж, хойж үедээ бүрэн бүтэн өвлөөлөн үлдээхийн төлөө цаг алдалгүй тэмцэх үе болсныг Тайхар чулууны эргэн тойрноос бид харлаа. Дэлхийд байхгүй юм бүхэн бий гэж цээжээ дэлддэгч тэдгээрээ хайрлан хамгаалах тал дээр бид нэг л хойрог хандаад байна уу та. Эх орныхоо онгон зэрлэг байгаль түүх соёлын үнэт өвөө хайрлан хамгаалах нь Монгол хүн бүрийн үүрэг юм.
хэлний цагаан толгойг амархан сурах арга бол бий. Аав ээжүүдэд туслах англи хэлний багш бол бий. Хүүхэд багчуудын хайртай хөвчлөлтөө ном бол бий. Хамгийн гоё зураг жишээтэй ярьдаг ном бол бий. A. Airplane. White. Цагаан. Англи хэлний цагаан толгой намайг 45 41 утсаар өнгөө хүргэнэ. Яг одоо захиалаарай. Дээдээсээ тохируулаад сурцаад яадаг байна. Баян бай хүн дуудаад амархан шүү дээ. Гүлдийчээд телевиз үзээч. Ина! Чи аврагуудын лиг, Английн Премьер лиг юм багч шүү дээ. Гүлдийчээд. Ина! Спорт багц чинь 12,000 төгрөг гэлөө. Тэгвэл би явж ноолорныхаа мөнгөийг авчихад Ина. Дээдээсээ тавиулчихад спорт багц үзнэ. Ой, маргааш тавиулаач. Яагаад маргааш гэж? Гүлдийчээд. Юу ч ойлгохгүй маа. Оймор тоног ярилдэг хиймор ДДШ ТV компани. Good Price Market 13 дугаар хорооллын салбартаа 5 сарын 21 хүртэл Америк бараанда 80 хүртэлх хувийн биг сейл зарлаа. Good Price Market. Би уран бүтээлч жүжигчин хүн учраас тайзсан дээрч амьдрал дээрч сайхан харагдах зайлшгүй шаардлагатай байдаг. Гэвч ажлын онцлогоос шалтгаалan нүүрэндээ хит их бодог хэрэглэн нүүрний олон янзын хувирлах гаргахаас болж арьс минь ядарч өнгө алдан үрчлээдэх гээд байдаг. Синдерелла мэрэгчлийн арьс гоо заслын эмнэлэг. Суларч унжсан арьсыг өргөх, залуужуулах, хөвшрөлтөөс урьдчилан сэргийлэх, бүрэн зогсоох болон таны арьсанд тулгарсан бүх асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх болно. Төгс чадвар, төгс гоо үзэсгэлэн бүтээн. Та залуунаас гоо сайхнаа эргүүлэн олж аваарай. Синдерелла. Ивэн тэтгэгч Фрута. Та бүхэндээ шуурга мэдээд дуулгая. Мөрөөдлийн багийнхны фото дэлхийг аврахаар сансарлуу хөдөлгөө. Тэнд очиж тэгээд ямар хэлээр ярих вүлээ? Миний харцуудын мөрөг ар гаргийг найдагтай зур. Тэнд очиж түрүүзээ галлаа штэ. Монгол ухаанаар бол мөрөөдөх гэж мөрөө үлдгээд уйлах гэсэн үг шүү дээ. 4-р сарын 11-ээс соёлын төвөргөний тайзнаа өдөр бүр 19 цагаас. Манайха шинэ гişүн. Мөрөөдлийн баг дэлхийг авран цоошин хошин шоу тоололт. Бяцхан модель 2015. Бүртгэл хэллээ 96 66 60 TikTok. Бяцхан модель 2015. Миг сургалтын төв. Миг сургалтын төвөөс англи, герман хэлний дараах сургалтуудыг танилцуулж байна. Ганцаарчилсан тусгайлсан хөтөлбөртэй сургалт. Мэргэжлийн гадаад хэлний үйлчилгээний салбарын мэргэжилтэй ажилчдад зориулсан сургалт. Гадаад багштай reading, speaking, movie сургалт. Хүүхдийн англи, герман хэлний сургалт.